За хамгийн эхний хичээлээ би контент хийхдээ ерөн хэрхэн өөртөө ихтэй болох вэ гэдэг хичээлээр эхлүүлэе гэж бодсон. Яагаад гэвэл бид нар одоо энэ сошиал медиа дээр өөрсдийнхөө нүүр царайг гаргаад контент хийж бүтээхийн тулд өөртөө ихтэй байх хэрэгтэй. Та өөрийнхөө нүүр царайнд дуртай, камерын өмнө нүрээ гаргаад ярих зоригтой тийм байх хэрэгтэй. За тэгээд би өмнөх одоо сургалтуудад суудсан сурагчид болон үйлчлүүлэгч нарынхаа туршлагаас харахад ихэнх хүмүүс камерын айдастай байдаг. Ихэнх хүмүүс өөрсдөө би одоо юм контент хийгээд олон нийтэд өөрийгөө харуулах хэцүү, тэгээд бас өөртөө итгэлгүй байдаг. Тэгэхээр бүгдээрээ яг энэ хэрхэн одоо өөртөө итгэлтэй болох талаар ярив. За тэгэхээр үнийг хэлэхэд дээр хүн болгон өөртөө итгэлтэй болохыг хүсдэг. Яг ингээд дотроо би өөртөө итгэлтэй болмоор байна гэж өвчлэн одоо боддоггүй байж болно. Гэхдээ цаанаасаа энэ хүсэл хүн болгонд байдаг. Тэгэхээр өөртөө итгэлтэй болно гэдгийг юу гэж ойлгодог вэ гэхлээр хүмүүс чамаа хүндэлдэг байхад чи өөртөө итгэлтэй байна гэсэн үг. За чи хүнээс ичдэггүй, санаа зовохгүй, хэлэх юмаа хэлцдэг, ямар нэгэн сандрахгүйгээр хүнтэй ингээ ярьж чаддаг, хүмүүсийн өмнө гараад үг хэлж чаддаг. Тийм байхыг өөртөө итгэлтэй байна гэж ойлгодог. За тэгээд өөртөө итгэлтэй хүмүүс хүссэн ажиллаа хийдэг. Дургуун ажил дээрээ ингээл зовоол байгаад байдгүй. Тэгээд бас тэр хүссэн ажиллаа маш сайн хийдэг. Тэрийг одоо батлан харуулж чаддаг хүмүүс байдаг. Одоо энэ сошиал медиа дээр харах юм бол контент хийхдээ маш өөртөө итгэлтэй байдаг. Өөрийнхөө одоо дуу хоолойг юусэн нуухгүйгээр чангаар ярьж өөрийнхөө үзэл бодлыг чангаар илэрхийлж чаддаг хүмүүс өөртөө итгэлтэй хүмүүс байдаг тийм. За тэгээд тэр мэдээж хийсэн контент нь маш одоо тийм энергитэй, хүчтэй болдог учраас олон үзэлт авдаг. За тэгээ олон үзэлт нь дахиад илүү мундаг контент хийх сэтлийг нь төрүүлээд улам сайжраад ингэж яваад байдаг. За тэгээ тэрүүгээрээ дамжуулаад олон үзэлт авч байгаа гэхээр юу гэсэн үг лээ? Олон хүний анхаарлыг авч ирэх гэсэн үг. Тэгэхээр олон хүний анхаарал ирсэн үед борлуулалт хийж болдог. За тэгээд яг ийм өөртөө итгэлтэй хүмүүс зөвхөн одоо энэ чанараараа дагуулад, бусдыг дагуулж, сошиал медиа дээр ч гэсэн дагуулж, борлуулалт хийж илүү орлого олж амьдралаа дэвшүүлэх боломжтой болж байна. За энэ бол ингээд зөвхөн маш багахан жишээ. Ерөнхийдөө одоо хүн өөртөө итгэлтэй байна гэдгийн ард бол маш олон боломжууд байдаг. Амьдралаа өөрчлөх маш том боломжууд байгаа. Тэрийг бүгдээрээ мэддэг учраас хүн болгон дотроо өөртөө итгэлтэй байхыг мөрөөддөг, хүсдэг. Би ч гэсэн өмнө нь өөртөө маш итгэлгүй байдаг байсан. Жохон багтаа би ингээд найзуудынхаа ард нуугддаг. Одоо найзуудгүй л ямар нэгэн шин зүйл хийж чаддаггүй, ямар нэгэн хүмүүстэй танилцаж чаддаггүй, ямар ч юм нөгөө бие даасан биш, найзуудаасаа маш хамаарсан тийм охин байдаг байсан. Тэгээд ажлынхаа онцлогоос болоод одоо бол би хүчээр өөрийгөө нээж өөртөө итгэлтэй болсон гэж би бол өөрийгөө боддог. Өөртөө итгэлтэй болохын тулд надад маш их цаг хугацаа шаардлагатай байсан. Маш олон ном уншиж, маш олон кино үзэж, одоо өөртөө итгэлгүй тэр нэгэн өөрийнхөө хэсгийг эвдэж гарч ирэхийн тулд маш их цаг хугацаа бас хөдөлмөр орсон. Мэдээж надад хэцүү байсан. Гэхдээ одоо бодоод үзэхэд тэр ажлыг хийж одоо өөртөө итгэлтэй болсондоо би маш их баярлагдав. За тэгээ тэр үеэ бодоод үзэхэд ерөнхийдөө би дандаа өөрийгөө хоёрт тавьдаг. Бусад хүмүүсийн сонирхол, бусад хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг нэгт тавьдаг. Тэгэж одоо бусдын ард маш их нуугддаг байсан. За одоо бол энэ эсрэгээр өөрчлөгдсөн. Одоо бол миний хувьд би хамгийн чухал хүн. Миний одоо хүсэл, зорилго, мөрөөдөл хамгийн чухал. Би одоо өөрийнхөө төлөө, өөрийнхөө хүсэл, зорилгынхаа төлөө хөдөлмөрлөж өөртөө итгэлтэй байхаас өөр сонголт үлдээгүй гэж хэлж болно. Тийм учраас илүү том зорилгын төлөө одоо өөрийгөө нээж чадсан гэж боддог. За тэгэхээр бүгдээрээ илүү одоо энэ талаар ярилцъя. Тэгэхээр та хэрэг сошиал медиа контент хийж эхлэх гэж байгаа бол яалтчгүйгээр өөрийгөө нээхээс өөр аргагүй. За тэгэхээр одоо энэ өөртөө итгэлтэй болно гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яаж хийх вэ? Маш юм амархан сонсогдож байгаа юм шиг. Ерөөсөө л би чи өөртөө итгэлтэй гэж тийм тиймэрхүү маягаар ингээд би танарт хэлж болно. За би гэхдээ яг өөр дээрээ хэрхэн ажилласан туршлагаасаа одоо танарт хуваалцъя. За тэгэхээр хамгийн түрүүнд танд өөрт чинь танд таалагддаггүй ямар нэгэн зүйл байдаг бол та тэрийг өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ таны арьсан дээр чинь маш их батг гардаг, та тэрнээс ичдэг бол та хамгийн түрүүнд арьсны эмнэлэг рүү яваад тэрийг эмчлүүлэх ёстой. Хэрвээ таны өвс засалт танд таалагддаггүй та өвчин дээр очиод маш сайн зөвлөлдөөд тэгээд ямар өвс засалт хэрэгтэй вэ, танд зохих вэ гэдгийг тодорхойлуулаад тэгээд өвсөө бодуулах юм уу тэгээд өөрчлөх ёстой. Хамгийн түрүүнд та өөртөө таалагдах ёстой. Хэрвээ ямар нэгэн таалагдахгүй зүйл байгаа бол тэрийг өнөөдөр бүгдээрээ өөрчлөх алхмыг хийх ёстой. Хэрвээ та илүү дэлжинтэй бол та илүү дэлжингээс хасах одоо төлөвлөгөө гаргах, дасгал хөдөлгөөн хий, хоолундаа зохицуул те. Хэрэг та хувцлалттай дургу, хувцсныхаа учрыг олдгоо бол та стилисттэй тандаад эсвэл одоо YouTube-ээр зөндөө бичлэгүүд байгаа тэндээс хэрхэн стилээ олох вэ гэдэг бичлэгүүд олж үзээд өөрийнхөө хувцлалтыг өөртөө таалагдах хэмжээнд хүртэл өөрчлөх ёстой. За энэ бол маш чухал. Хүн өөрийгөө хайрлан өөртөө итгэлтэй байна гэдгийг нь одоо өөрийнхөө дургу юмнуудыг засахаас эхэлдэг. За гэхдээ бүгдээрээ ойлгох ёстой.
өөрчлөлтийг тийм амар хурдан хийж чадахгүй. Та одоо нэг өдрийн дотор 20 кг хасч чадахгүй. Нэг өдрийн дотор бүх одоо арсны батж адлага болоод сайхан одоо арьстай болж чадахгүй. Тэг нэг өдрийн дотор одоо бүх шүдэ аппарат зүгээд бүгдээр ингэ гихшлэх боломжгүй. Тэгэхээр өөрчлөлт ингээ баг багаар болно. А гэхдээ тэр өөрчлөлт баг багаар өдөр тутам та хийх тусам яг тэр хэмжээгээр та өдөр тутамд өөртөө ихтэй болж байх болно. Нэг ясандаа та 1 кг хасах тутамдаа маш их өөртөө ихтэй болох болно. Та баг багаар арьсаа арчлаад үсээ гоё арчилж сурах болгондоо та илүү өөртөө таалагдаж талент тарахтаа өөртөө одоо таалагдаад дурлаад илүү өөртөө ихтэй байх болно. Энийг бүгдээрээ маш сайн ойлгох хэрэгтэй. Хүмүүс ингээд шууд ийм ид шидийн тийм хурдан үйлчлэгээний юм маш их хүсдэг. За даанч гівч одоо амьдралд бүгдээрэнд нь тийм ид шидийн юм байхгүй. Та өнөөдөр ингээд сошиал медиагийн нэг хичээлийг нэг сонсоод те ямар ч даалгавар хийхгүйгээр шууд олон үзэлт хийдэг рeel олон дагагчтай болох боломжгүй. Та өнөөдөр шууд нэг дасгал хийгээд 10 кг асах боломжгүй. Бид нэр ингээд хичнээн хүссэн ч гэсэн нэг өдрийн дотор үсээ урт ургуулж чадахгүй те. Энэ бол зүгээр л ингээд бидний зөвшөөрөөд хүлээж авах ёстой одоо зүйл гэсэн үг. Өөрчлөлтөд цаг хугацаа хэрэгтэй. Хамгийн гол нь бид өдөр тутам баг багаар өөрчлөгдөж байхад хүссэн үр дүндээ хүрэх болно гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За бас нэг бидний ойлгох ёстой зүйл л өөртөө итгэн гэдэг нь яг өөрийнхөө үгэнд итгэдэг хүний хэлнэ. Нэг ёсондоо бол та өөртөө ямар нэг юм амлаад тэр хэлсэн үгэндээ эзэн болоод хийж чадаж байвал та өөртөө итгэнэ гэсэн үг. За энийг маш сайн бүгдээрээ ойлгоорой. За хэрэв та өөртөө дотроо ингээд амлалт өгсөн бол өөр хүнд хэлэлгүйгээр хэрэв хүүхдүүдтэй цаг гаргана гэж өөртөө амласан бол та тэр өөрийнхөө хэлсэн үгтээ хүрэх ёстой. Тэгжиж та өөртөө итгэлтэй болно. Би чинь бас ингээд нэг юм дотроо шийдчихвэл хийчихдэг хүн шүү. Тэгэхээр би бол дараагийн ямыг хийж чадна гэсэн одоо өөртөө итгэлтэй болно гэсэн үг. Жишээ нь одоо эрүүл хооллож эхэлсэн бол эхлэн гэж амласан бол өөртөө амласан бол тэрийг одоо хийдэг. Хэрэв та эрүүл хооллоно гэж амлчаад өглөө нь тэгж амлчаад оройн нь шууд ингээл хаяал өөрийн мэдээл эсвэл одоо алкогол хэрэглээд ч юм уу тэгээд явсан бол та хэдийгээр тэр амлалтыг өөр хүнд хэлээгүй ч гэсэн дотроо мэдж байгаа өөрийгөө хуураад байгаа та өөрөө мэдэх болно. Би яг хөөрхөн ингээд жингээ хасгаад эрүүл хоолно гэж өөртөө амлалтын. Гэтэ би тэрийг хийцээж хийж чаддгүй юм уу? Би өрөн ийм юм хийж чадахгүй юм шиг байна дөө. Би өрөн насаараа л ингэж одоо илүү дэлжинтэй явах хэрэгтэй юм шиг байна дөө гэд өөрөө дотроо шууд итгэлгүй болдог. Өөрөө итгэж чадхаа болдог. Нэг ясандаа хүн өөртөө итгэнэ гэдэг чинь өөрөө өөрийгөө үнэлэх хэрэгтэй баггүй юу? Та хэрэг өнөөдөр ингээд би яг энэ хичээлд суугаад би энэ контентыг хийж сурна гэж өөртөө амлаад тэр амлалтаа хүрчих юм бол та дараа нь өөртөө маш ихтэй болж за би энийг хийж чадсан юм чи би дараа нь тийм юм хийж чадах болно. Би ийм контент хийсэн юм чи би дараа нь илүү YouTube-ийн контент юм. Би одоо TikTok руу орно гэх мэтчлэн илүү маш өөртөө ихтэй болдог. За хэрвээ бид нар ингээд өөртөөхөө дагдаг хүмүүстэй өөртөө ихтэй хүмүүсийг харах юм бол тэд нар хийн гэсэн зүйлээ хийж чаддаг. За тэгээд өөрийнхөө одоо тэр дотроо амлсан амлалтандаа хүрчээд дараагийн илүү том амлалт руу явдаг, илүү их зүйлийг бүтээхээр ингэж явж байдаг. Тэгэхээр энэ бол ингээд та хүн өөртөө л дотроо хийх ажил байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд өөртөө ихтэй болно гэдэг нь та өөрийнхөө хэлсэн үгэндээ хүрэх явдал юм шүү. Энийг маш сайн та анхаарч аваарай. За дараагийн бидний нэг анхаарах зүйл бол хүрээллээ өөрчлөх. Хүн гэдэг бол угаасаа л ер нь нийгмийн амьтан. Хүн хажуудаа байгаа хүмүүсээс маш их зүйлийг шингээж авч ирдэг. Тэгэхээр таны хэрвээ одоо орчинд байгаа, таны эргэн тойронд байгаа хүмүүс ерөнхийдөө өөртөө итгэлгүй тиймэрхүү хүмүүс байдаг бол та илүү шинэ орчин руу тэмүүлэх ёстой. За энэ бол одоо ингээд та одоо байгаа гэр бүл найзуудаа ингээ хаях гэсэн үг ерөөсөө биш. Илүү жоохон шинэ хүмүүст нээлттэй байх ёстой гэсэн үг. Илүү өөртөө итгэлтэй, тийм энергитэй хүмүүсийн дунд ороод ирэхээр та ч гэсэн ингээд өөрчлөгдөд би ч гэсэн ягаад энэ хүмүүсийг адилхан байж болохгүй гэж бодоод тэгээд илүү өөрчлөгдөд, илүү эерэг өөрчлөлтөд орж эхэлдэг. Тэгэхээр та одоо яг өөрийнхөө амьдралыг хараад хэрвээ ингээд таны эргэн тойрны түрээллийн хүмүүс ямар нэгэн амьдралынхаа нэгэн хэсэгт гацсан те эсвэл илүү өөртөө итгэлгүй басан хүмүүс байгаа бол та илүү шинэ хүрээллийн хүмүүст илүү нээлттэй байж хэрвээ ямар нэгэн найзтай гарч уулзъя шинэ хүмүүстэй танилцуулъя гэх юм бол ерөөсөө тэгж санаа зовох хэрэггүй шууд яваа шинэ хүмүүстэй танилцаад илүү шинэ орчинд ороорой. За өөртөө итгэлтэй байхын дараагийн нэг шат алхам бол өөртөө арчаатай байх. За гадаад үзэмж нүүр, шүд, үс, арьс, үнэр гэх мэт энэ бүхэн маш чухал байдаг. Ялангуяа контент бүтээгчдийн хувьд гадаад үзэмж маш чухал. Яагаад гэвэл бид нар контент дээр одоо рeel дээр, видеон дээр хамгийн түрүүнд гадаад үзэмжээрээ хүмүүсийг татах болно. Мэдээж энгийн байж болно. Заавал одоо ингээд хит их нүрэ буцсан ч юм уу тиймэрхүү биш. Энгийнээр байж болно. Гэхдээ илүү одоо өөртөө арчаатай цэвэрхэн цэмцгэр байх нь бол таны дотоод сэтгэлтэй шууд холбогдоод тэр өдөр та өөрийгөө одоо хэрхэн одоо арчилж өөртөө цаг гаргаж өөрийгөө гоё харагдах тэ цэвэрхэн цэмцгэр харагдах цаг гаргасан бэ? Тэр хэмжээгээрээ илүү өөртөө ихтэй контент дээр ч гэсэн өөртөө ихтэй байх болно. Тэгэхээр энэ ингээд маш амархан бүх хүмүүсийн мэддэг юм шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ бас үнэхээр чухал байдаг. За яагаад гэвэл хүмүүс хизээж хүний дотоод сэтгэлээтэй сайхан сэтгэлийг нь харж чаддаггүй. Шууд харж чадахгүй.
Бид нар юу ихлээр хардаг вэ гэхээр гадаад үзмжээр хүнийг хардаг. Хамгийн түрүүнд гадаад үзмжээр нухацдаг. Тийм болохоор яалтчгүй бид нар гадаад үзмжтэй анхаарах хэрэгтэй. Ялангуяа хэрвээ та сошиал медиа хөгжүүлэлт хийж эхлэх гэж байгаа бол энэ бол яалтчгүй таны маш сайн анхаарах ёстой асуудал. За энэний дараа болохоор бид нар юунд анхаарах ёстой вэ гэхээр өөрийнхөө үн цэнийг үнэлж сурах хэрэгтэй. За та ингээд миний сая өгсөн зөвлөгөөг дагаад тэгээ өөрийгөө одоо хөгжүүлж гин, өөрийгөө арчилж байна. Өөртөө одоо таалагдахгүй байгаа зүйлүүдээ өөрчилж маш их өөртөө хөрөнгө оруулж цаг зарцуулж байна. Энийгээ бүгдээрээ үнэлэх ёстой. Би ч н одоо өнөөдрийн өөрийгөө бүтээх гэж ингэж их хичээсэн тий. Энийгээ би одоо үнгүүдүүлж болохгүй. Хүмүүс надтай муухай харьцуул намайг хүндлэхгүй байвал би тэр хүмүүстэй харьцахгүй. Би одоо ямар нэгэн хүнтэй ажиллах гэж байгаа бол би өөртөө ашиггүй зүйлийг хүлээж авахгүй. Миний одоо ашиг сонирхол хамгийн түрүүнд байх ёстой. Яагаад гэвэл би өөрийгөө ийм болгох гэж маш их хичээсэн. Би энийг одоо цаашдаа хадгалахын тулд өөрийгөө үнгүүдүүлж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүмүүс ингээд ерөнхийдөө бусад хүмүүсийг өөрийнхөө дээр маш их тавих гэдэг. За би ч яхав тэрмэн болж ивэл, за би ч яхав манай гэр бүлийнхэн л тэгжээвэл, ингэжээвэл, за чи одоо тэгмээр байгаа маа. За тэгвэл тэрий чинь хамтдаа хийж гэдэг юм уу тий? Ерөөсөө ингэж өөрийгөө ингэж үнэлэхгүйгээр бусад хүмүүсийг үнэлэх гэдэг. За тэрийн цаашдаа яадаг вэ гэхээр таны буцаагаад л өөртөө итгэлгүй болгочихдаг. За тийм болохоор бүгдээрээ ерөөсөө өөрийгөө үнгүүдүүлж болохгүй. Одоо ингээд энэ бүхэн сошиал медиа контенттэй ямар ч хамаагүй юм шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ яг ингээд сошиал медиа хийх контент удаан хугацаагаар хийхэд яг эдгээр одоо зан чанарууд танд маш их хэрэгтэй. Яг өөрийнхоороо өөрийн одоо контентыг хийж бусдыг татахын тулд танд маш их дотоод одоо тийм хүч байх хэрэгтэй. Тэгж байж таны хийсэн контентууд чинь илүү хүчтэй хүмүүсийн анхаарлыг татдаг болдог. Тийм учраас та яалтчгүй энэ бүхнийг эхлэхээс өмнө дотоодтойгоо өөртөөгөө одоо сэтгэл зүйтэйгээ ажиллаж өөрийгөө бэлдэж өөртөө ихтэй болох шаардлагатай. Тийм учраас би одоо энэ бүхнийг ярьж одоо хичээлээ эхлүүлж байгаа. За тэгэхээр энэ бүхнийг ингээ хэрэгжүүлээд эхлэхээр хүн цаанаасаа хүний санаа зовхоо болно, ичгээ болно. Өөртөө ихтэй болдог. Өөрөө өөрийгөө мэддэг хүн хамгийн хүчтэй хүн болдог. За миний хамтарч ажиллаж байсан мөн одоо миний сургалтыг авч байсан хүмүүсийн хамгийн том асуудал бол энэ бусдаас ичих санаа зов. Намайг хүмүүс юу гэж бодох бол би одоо ийм юм хийчихээр манай найзууд юу гэж бодох бол намайг юу гэж бодох бол гэж маш тэрнээс маш их айдаг. Хүмүүсийн бодлоос маш их айдаг. За хэрвээ та бас яг тэгэж боддог бол би танд нэг юм хэлмээр байна. Та тийм онцгой биш. Хинч таны талаар 24/7 бодож суудаггүй. Бид нар бүгдээрээ л ингээл ажилтай, төрөлтэй, өөр өөрсдийн асуудалтай тийм бүгдээрээ л өөр өөрсдийн амьдралынхаа асуудлыг бодоод дотроо санаа зовоод явж байгаа. Хинч таны талаар ялангуяа ингээл за тэр өстэй юу хийх бол тэрний контент нь өстэй тийм байна, ийм байна гэл ингээл амар бодоол 24 цаг таныг одоо муулаад ч юм уу тий бүх хүмүүс рүү яриад тэр чинь өстэй тийм юм хийтэн байна гэл мессеж бичээл тийм юм юусоо байхгүй. Бид нар ингээд нэг юм ингээл хийгээл тэрэндээ аймаа санаа зовоод тэрийгэ постлонгууд дэлхийн бүх хүмүүс тэрийг хараад бүгдээрээ чиний талаар ингээл ярих юм шиг санагдаад байдаг. Гэвч тийм биш. Өнөөдөр ингээд Монголд дэлхийд одоо бүх улс орноор маш олон хүмүүс контент постлж байгаа. Цаг тутам, минут тутам, секунд тутам шин контентууд постлогдоод байдаг. Та тэрний л нэг болно. Харин ч таныг бүр хүн олж үзэж чадах нүггүй юу гэдэг асуудал байхаас биш. Бүгдээрээ ингээл хараад муулаад байна гэсэн тийм юм бол байхгүй. Тэрнээс юусаа айх хэрэггүй. За тэгээд яг энийг ойлгосны дараа та ер нь тэгвэл юу хийсэн яадیں гэдэг бодол танд орж ирэх болно. За энэ бол маш зөв. Ер нь яадیں те ер нь хинээс ингээд санаа зовх гээд байгаа. Бусад одоо таныг дээр тоодгүй, боддгоо тэр хүмүүсээс санаа зовх юм шал хэрэггүй. Харин ч одоо бусад одоо тэр контент хийж байгаа хүмүүсээс яаж ялгарх вэ гэдэг талаар бид нар санаа зовх хэрэгтэй. За тэгэхээр одоо энэ түрүүний миний яриадсан өөртөө ихтэй болох одоо олон төр зөвлөгөөнүүдтэй энэ бүхэн чинь бүгдээрээ ингээд нэг зэг рүү ирнэ. Тэрний юу вэ гэхлээр өөртөө одоо ихтэй болж бусдаа санаа зовхоо болж контент хийж эхлэх. За эхлэх гэдэг бол маш чухал. Хүмүүс ингээд зөвхөн ингээд иймэрхүү дотоод айдаснасаа болоод эхэлдэггүй. Миний мэдэх маш мундаг хүмүүс одоо тухайн одоо салбартаа мэрэгжлийн хийх хүүхдээ мундаг хүмүүс зөвхөн одоо энэ жижигхэн айдаснаас болоод өөртөөхөө мессежийг хүмүүст хэлж чаддаггүй, контентоо хийж чаддаггүй, дуу хоолой гаргаж чаддаггүй. Хайрын яа гэвэл тэдний донд маш мундаг багш нар байгаа, эмч нар байгаа тий. Бусад хүмүүс зөвлөгөө яг үнэтэй зөвлөгөө өгч чадах хүмүүс байгаа байхгүй. Жинхэнэ одоо нөлөөлөгчд болох хүмүүс. Тэгтэл тэд нар маань ингээд ийм мундаг мэдлэгтэй маш их туршлагатай юм байж зөвхөн одоо энэ хүмүүсээс айх өөртөө итгэлгүй байгаагаасаа болоод дуу хоолойгоо гаргаж чаддгүй. Тэгэхээр одоо миний сургалтад бас тиймэрхүү хүмүүс байж магадгүй. Эсвэл таны эргэн тойронд тиймэрхүү хүмүүс байдаг бол энэ зөвлөгөө заавал өгөөгөөрэй. Ерөөсөө хүмүүсээс санаа зовох шаардлагагүй. Яг тэр хүмүүс таны талаар ерөөсөө бодохгүй байгаа. Хэрвээ бодсон ч тэр нь одоо өдөрт нэг 20 секунд ч юм уу 1 секунд ч юм уу 10 секунд ч юм уу бодол ороод өнгөрнө. Тэгэл цаашаа хүн өөрийнхөө амьдралын талаар бодно. Тийм болохоор таны тэр айдас тэр санаа зовнол ямар ч хэрэггүй байхгүй юу? Тэгэхээр тэрнээс ерөөсөө айх хэрэггүй.
За ингээд өөртөө итгэлтэй болоход бас нэг одоо сүүлийн миний өгөх зөвлөгөө бол өөрийгөө мэддэг хүн өөртөө итгэлтэй байдаг. Юунд дуртай, юунд дургүй, ямар ажил хиймээр байгаа, бусдад хэрхэн нөлөөлмөр байгаа, сул талууд болон тэдэн дээрээ яаж ажиллаж байгаа тийм. Миний үнэт зүйлс юу вэ гэдгийг сайн мэддэг хүмүүс өөртөө итгэлтэй байдаг. Тэд нар өөртөө итгэлтэйгээр за би энд дуртай, би бол энд дургүй, би энийг дэмждэг, би энийг дэмжихгүй байна гэж одоо шууд ингэж хэлж чаддаг хүмүүс байдаг. Хэрвээ та өөрийгөө мэдхгүй бол та өөрөө юунд дуртайгаа мэдхгүй, ямар зүйл хийх гээд байгаагаа мэдхгүй, амьдралаа ямар байлгамаар байгаагаа мэдхгүй бол та өөртөө угаасаа итгэлгүй байна. Яг л хүн танаас юм асуунгууд за чи ямар хоолнд дуртай вэ гэж асуунгууд би ч одоо мэдгүй ер нь л бүх хоолнд дуртай да тэрч гоё хоол тэгээ бууцч гоё хуушурч гоё нэг тиймэрхүү л тэгэл тэнгуү чи хорхог иддэг вэхэр үгүй яхаа хорхог идчихнэ идчихнэ гэл чи тэгвэл суши иддэг вэхэр тийм суши идчихнэ идчихнэ гэл ингээл нэг юм юунд дуртайгаа мэдгүй тэнгуү та ямар хоолнд дуртай вэ гэхэлээ за би өөртөө монгол хоолнд л дуртай монгол хоолнд дундаа би хуушурыг маш дуртай хуушурыг би ингэж хийсэн байхад дуртай гурилан тийм байвал гоё яадаг. За би өөртөө загас идэж чаддгүй. Загасыг бол би тэгж боддог. Монгол хүнд бол загас тохиромжгүй гэж боддог. Гэх мэтчлэн те өөрийгөө маш сайн мэддэг байх хэрэгтэй. Ингээ өөрийгөө мэддэг, юунд дуртай, юунд дургүйгээ мэддэг, те юу дэмждэггүйгээ мэдхэд хүн өөртөө маш итгэлтэй харагддаг. Яг л тэр хүн өөрийгөө мэдээд өөрийнхөө талаар яриад байна шүү дээ. Би ингэдэг тэгдэг гэх те. Хэрвээ та өөрийгөө мэдгүй бол өөртөө итгэлгүй харагдана. Энийг бүгдээрээ маш сайн ойлгох хэрэгтэй. За энэ ялангуяа өөрийгөө мэдэх гэдэг зүйл бол контент бүтээхэд маш чухал. Та ингээд өөрөө контент бүтээж те өөрийнхөө санал бодлыг хүмүүст хэлэх болно. Үзэл бодлоо хүмүүст хэлэх болно. Хэрвээ тэр үзэл бодол чинь одоогоор тодорхойгүй. Та яг юу бодоод ямар юмыг дэмжиж байгаагаа өөрөө ч ойлгоогүй мэдээгүй явчихвал хэрхэн хүмүүст хэлж хэрхэн одоо тэр контент чинь хүчтэй болох юм бэ? Хүчтэй болохгүй. Зүгээр л нэг юм өөртөө итгэлгүй хүний нэгэн видео болно. Тэр нь ингээд яаж олон үзэлт авдаг, олон борлуулалт хийдэг тийм контент хийх вэ гэхэлэр та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. За энэ нь болохоор ингээд энэ бүх зүйлсүүдийг та маш сайн мэдж авах хэрэгтэй. За тэгээд эхний хичээл маань энд хүрээд өндөрлөж байна. Энийний дараагийн 1-р блокийн хичээлүүдээр би та бүхэнд өөрийгөө олж таньж мэдхэд туслах маш олон зөвлөгөөнүүдийг оруулсан байгаа. Та 1-р блокийн хичээлүүдийг дуусгахад та өөртөө итгэлтэй болсон байна гэж би бодож байна. Тэгээд энэ одоо хичээлүүдийнхаа ачаар та өөрийгөө илүү сайн мэдээд дотроо одоо сэтгэл зүйн ажлуудыг хийгээд дараагийн хичээлүүдээр дийл хийх, контент хийх, борлуулалт хийхдээ өөрийнхөө сэтгэл зүгээр бэлтгэгдээд илүү мундаг, илүү өөртөө итгэлтэй хувь хүн болсон байх байхаа гэж бодож байна. За тэгэхээр миний дараагийн хичээлүүдийг сайн үзээд тэгээд гэрийн даалгавруудаа маш сайн биелүүлээд илүү өөрийгөө таньж мэдээрэй.